үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцаат компани. Үрийн гэгээ цааж өвсний шүүдэр наран гялзан өглөөний сэрүүн салхи талын хаягаар зөөлөн сэвэлзэн алсын бараанд адуу янцгааж агт мөрдийн төвөргөн талын нам гүмийг сэрэн нармантхын өмнөх энэ агшинд наадам зорин ирсэн адуучид уяач нар сэтгэл дүгшин өглөө гухтан тэртех уулсын хормой тэнгэрийн хаяа нийлсэн уудам талын дунд домог түүхээ өнөөхөр хадгалсан нэгэн хүндий бол Доноо хүндий. Захун аймгийн Алдархан сумын нутагт орших энэ уудам хүндийн нэрийнхээ төдийгүй түүгийнхээ цаана Монгол адууны сүр хүчийг өвүүлсэн нэгэн гомгийг байдаг. Эрдэцэгт энэ нутагт 7 түмэн адуутай Доноо баян химээх нэгэн баян нутгалж байсан гэдэг. Доноон хүндий адуугаараа дүрмэн байвал 7 түмэн адуу бүрэн байна химэн хүндий зайтай харагдвал адуу дутуу байна химэн мэддэг байсан гэх домогтой. Өнөөдөр тэр домогт хүндийд Монгол адууны хэмэр дахин сэргэж тал нутгийн шилдэг адуучид хуран цугларжээ. Улсын баруун бүсийн хурд 2026 улсын баруун бүсийн аврагч нар дуучин дэмжэн Доноо хүндийд ийхүү өргөн дэлгэр болж байна. Уурга шүрэг ухаан, уурга бугуул шидэх ур, морьтойгоо харьцах арга билэг, эр хүний авхаалсан ба энэ бүхнийг сорьсон дэмжэн эндэл өрнөж байна. Монголын нүүдлийн соёл, Монгол адуучны өв уламжлал, тал нутгийн амьд түүхийг тээж яваа өвлөн уламжлагч нь адуучд юм. Энэхүү сайхан дэмжээнэг Захун аймгийн засагтарганд хамгийн газар Захун аймгийн адуучдын холбоо, Монголын адуучдын холбоо, Нэг Монгол төрийн бус байгууллага, үндэсний давхар даатгал хувьцаат компаниар хамтран зохион байгуулсан юм. Төр орон нутаг хувийн хэвшил, иргэний нийгэм адуучдынхаа хөдөлмөр, өв соёлыг ийхүү дэмжин нэгэн дор нэгтгэж байгаа нь Монгол адуучны үнцэн улам бүр өсөж буйн илэрхийлэл юм. Мөн Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын зандны шатар Монгол адуучдын хөдөлмөр үндэсний өв соёлыг дэмжиж адуучдын нийгэмд эзлэх байр суурь үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч ирсэн энэ цагийн онцлог үйл явдал юм. Өв дээдсээс уламжилж ирсэн эрдмийг өнөөдөр амьд байлгаж маргаашийн Монголдоо өвлүүлэн үлдээхийг хэлнэ. Адуучд бол тал нутгийн түүхийг үргэлжлүүлж Монгол адуучны хиймэрийг өргөж яваа эрхэм хүмүүс. Домогт 7 түмэн адуу багтаж байсан гэх энэ уудам хүндийд өнөөдөр адуучдын төвөргөн уухайн дуу мордын янцгаг чимээ дахин суурайтна. Уудам талын хиймэр болсон Монгол адуу минь өсөж үржиж унсан морин сайн уургимэр болж уургалсан адуучин хиймэртэй уламжлал өв соёл мөн хөрших болтугай. Ийхүү улсын баруун бүсийн авраг шалрал адуучин дэмжээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Дээл сүүлэн чин сал хэрэгдэг болохоор адуучи тэнгэрийн амт юм билээ. Дэргэд чин надад зогсоход төшигтэй байдаг болохоор адуучи анд юм билээ. Зурхайнаас алтан баранд түүхэлцдэг болохоор адуучи хямар юм билээ. Зуусан амгайч нь халуун байдаг болохоор адуучи хад юм билээ. Зуултнаас чин газар өнөртдөг болохоор адуучи их орон юм билээ.
амархан сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт наадамчин олон адуучид та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэн мэдчихэд. За өнөөдрийн энэхүү тэмцээн маань Донайн уудам хөндөй алгийн дүрж дээр ёслол төгөлдөр явагдаж байна. Энэ тэмцээнийг Нэг Монгол төрийн бас байгууллага болон Монголын адуучдын холбоо хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэхүү баруун бүсийн аврах шалгаруулах адуучин 2026 тэмцээний нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. Ингээд энэхүү тэмцээнийг албан ёсоор нээж өгөх хэлнүү хэмээн Монголын адуучдын холбооны тэргүүн оюун бэлгийн мөнх баяр таныг тайзнаа хүндэтгэн өрье. За би ямар сөрөг дарга сайхан зурж байна уу? За өнөөдөр баруун бүсийн аврах шалгаруулах адуучдын тэмцээн замын хүн саатмаар завхан нутагтаа зохион байгуулж байгаа баяртай байна. За Монголын хорныг эзэнтэй байлгаж байгаа. За тэр дундаа Монголын хиймрийг өсгөн өржүүлж байгаа. Монгол адуучдын маань суу алдаршуулах ажил маань үндсэндээ 4 жилийн хугацаанд миний бие ажиллалаа. За 4 жилийн хугацаанд 204 сумаар орж өөрийн салбар албагаа байгуулж өөрийн бас дүрм журмаа танилцуулж өөрийгөө танилцуулаад явсан. Үндсэндээ 279 сум дээр Монголын эх орон залуучууд манай сумын аварга зохион байгуулдаг болсон. За саяхан хэдхэн хоногийн өмнө дэлхийн адууны өдөрт манай Монголын адуучдын холбоо 1000 гаруй адуучтай параданд оролцлоо. За Монгол улсын ерөнхийлөгч маань юулдээ авч хавар адуучдын анхдугаар зөвлөгөөний манаас зохион байгууллаа. За энэ улсын баруун бүсийн аврах шалгаруулах адуучдын тэмцээн. За тэр дундаа энэ адуучдын маань алдаршуулах, төр засгийн бодлогод оруулах ажлыг бид нар хийх ёстой. За саяхан зүүн бүсийн аврах шалгаруулах адуучдын тэмцээнд манай Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын Зандан шатрал дарга маань олон сайхан залуучуудын маань уулзаж урмын үг хэлж олон сайхан залуучууд маань төрийн одон медалаар шагнаж урамшуулсан. За энэ удаа ч гэсэн хамтран бас оролцож байна. Энэ удаагийн тэмцээн уралдаанд 5 аймгийн нийтдээ 31 адуучин залуучууд эд хав эдрийн жохоо сэрэн өрсөлдөж байна. За тэгээ Монгол төмний шүтэн болсон энэ Монгол адуу за тэр дундаа Монгол эх орныг эзэнтэй байлгаж адуучин залуучуудыг маань алдаршуулж байгаа. Өнөөдрийн тэмцээн уралдаанаас үзэн сонирхож байгаа бүх хүмүүстээ баярсан болсноо илэрхийлье. Ингээд өнөөдрийн хүү адуучаа 2026 тэмцээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. Монгол улсын 12-13 дахь эх хурлын дарга Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын Зандан шатрал улсын эх хурлын даргын анхлах зөвлөх Шадрвалын Аратнасэд Замун Завхан аймгийн засаг дарга Өнөр баяр. За 7 түмэн адуу долгилж бэлгэж байсан энэ 7 хөндөд хорон цугларсан эрхэм хүндэт адуучид наадамчид монголчингоо нартаа энэ өдрийн мэндийг өөд нь өргөн төвшүүлье. Төрийн сүлдэнтэй хүлэг мороо дээдлэн залсан морин хуурийнхаа хоёр жавцсанд хороогийн бүхэнгийг багтаасан дэлхийн адууны соёлын гал голомт монголчуудын санаачлагаар нэгдсэн үндэстний байгууллагаас энэ жил дэлхийн адууны өдрийг тэмдэгддэг болсон. Дэлхийн адууны өдрийг өгтөж манай засгийн газраас бас адууны өдрөө санаачлаад олон улсад дэлхийд даяар тэмдэглэдэг болсон төдийгүй адуучдын зөвлөгөөнөө зохион байгуулж оролцож манай аврагууд маань одоо манай дэсийн ах аврагууд маань бүгд цуглаад адуучдтайгаа алдаршуулдаг, магтан дуулдаг болсон бас учиртай. Яагаад гэвэл Монгол адуу маань босоо цагаан хиймэр Монгол хүний нөхөр морин дэлэн дээр дэлхийн талыг хамгаалсан төдийгүй монголчуудын амгшил бахархал юм. Морин заяатай монголчуудын тусгаар тогтнолын баталгаа нь Монгол наадам, Монгол адуу гэж хэлэхэд болно. Ийм ч учраас төр засгаас төдийгүй бодлогоор дэмжиж бид нэг монголчууд нэг л үндсүүлтэй учраас
энэ хөдөө орнуудыг Монголын уудам тал нутагт эзэн суугаа монголчуудын бахархал оршин суугаа нэг шалтгаан бол яалчгүй энэ Монгол адуу мөн, Монгол адууны босоо цагаан хиймэр мөн, Монголын морин уралдаан мөн, Монголын морины соёл мөн. Айраг цагаан эдээ умдаа өмсгөл зүүсгэлээс ахуулаад морины соёл бол агуу. Ийм ч учраас энэ дэлхийд нүүбэд батлуулсан төдийгүй ЮНЕСКО-гийн үн зүйл батлуулна. Тийм учраас жилээс жилд адуучдын уралдаан тэмцээн маань өргөжин дэлгэрч адуучдын наадам болж байна. Ийм учраас адуучдын холбоо, уяачдын холбоотойгоо бид яриад энэ адуучдын наадмаа өргөн дэлгэр болгодог болгож байгаа. Тэгээ өнөөдрийн энэ адуучдын тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа мөнх хоёртаа нэг Монголын зүгээс бас уяачдын холбооны тэргүүн доктор жах нартаа замун Завхан аймгийн засаг дарга өнөр баяртаа нийт адуучдынхаа нэрийн өмнөөс болон адуучдынхаа нэрийн өмнөөс баясаа баяр талархал илэрхийлье. Ингээд жилээс жилд наадамчд энэ маань аялал жуулчлалын төдийгүй олон толын ач холбогдолтой энэ адуучин тэмцээнээ бид улам бүр өргөжүүлж дэлгэрүүлнэ. Эх жилийн дэлхийн адууны өдрийг бид илүү өргөн дэлгэр тэмдэглэнэ гэж итгэж байгаа. Мориороо омгшдаг, бахархдаг Монгол хүн бүрийн судсанд морь хайрлах сэтгэл зүрхч нэвчингсэн байдаг гэж боддог. Улсын аврал шалгаруулах тэмцээнийг бид одоо удахгүй энэ 8 сарда зохион байгуулна. За сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн Завхан нутгийн ахан дүүс монголчууд баруун бүс нутгийнхандаа Донойн удам хөндийгээс баярын мэндийг хүргье. За манай Донойн хөндий бол энэ алгийн дөрвөлчнөөс бог чигстэй гол хүртэлх энэ уудам том хөндийг адуугаар дүүргэж байсан. Хүнүүгээс хойш хамгийн олон адуутай байсан энэ Доной баяны энэ уудам хөндөд баруун бүс нутгийн адуучдын тэмцээнийг анх удаа Завхан аймаг зохион байгуулж байгаадаа баяртай байна. За манай Доной хөндөд бол морины бурхад бас мөнхөд оршиж ирсэн ийм үлзийтэй сайхан нутгаа. Тэгээд энэ Доной хөндийг маань зорж ирсэн баруун бүс нутгийн адуучид тав хүндээ амжилт хүсье. За энэ өнөөдрийн энэ арга хэмжээнд Монгол улсын авраг адуучин 3, за баруун бүсийн аймгийн авраг адуучин 10, за баруун бүс нутгаас шалгарсан 25 оны чансаагаараа тэргүүлсэн ийм олон адуучид одоо бас хүрэлцэн ирсэн. Тийм учраас энэ амжилтууд бол энэ тэмцээний чансаа төвшинг бол одоо бас илтгэж байгаа гэдгийг бол бас та бүхэнд хэлье. За баруун бүс нутгийн энэ тэмцээнд оролцож байгаа адуучид та бүгдийг улсын авраг шалгаруулах адуучдынхаа тэмцээнд бас амжилт үзүүлээсэ гэж одоо бас чин сэтгэлээсээ хүсье. За өнөөдрийн энэ арга хэмжээг маань Монголын адуучдын холбоо, за Монголын морин спорт, уяачдын холбоо бас хамтран зохион байгуулж байгаа. За мөн өнөөдрийн энэ тэмцээнд бас дэмжиж хүрэлцэн ирж оролцсон Монгол улсын ерөнхий сайд асан Зандан Шадар танд бас завханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. За эрхэм уяачид, эрхэм наадамчид, эрхэм адуучид энэ өдрийн мэндийг хүргье. Энэ сайхан томогтой Доной хөндөд 7 түмэн адуу дүүрчээсэн ийм сайхан хөндөд цуглж баруун бүсийн адуучин тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа Зандан Шадар даргада аймгийн засаг дарга өнөр баярда баяр хүргэе. Уяачдын холбооны өмнөөс энэ сайхан адуучид, ирэмгийн сайхан залуучууд, ирэмгийн сайхан морьтой, уургаш морьтой, эмнэг морьтой ийм сайхан энэ сайхан хөндөд ингээд хуран цуглараад өөрсдөө ир чадлаар гайхуулах гэж ирсэн үнэхээр бахархтай байна. Энэ баруун бүсээс хойш Монголын морин спорт, уяачдын холбоо, адуучдын холбоотойгоо бас хамтарч энэ сайхан тэмцээнийг хамтран зохион байгуулж авах тийм сэтгэл бас төрлөө. Бид энэс хойш энэ сайхан тэмцээнд хамтран оролцож, хамтран зохион байгуулж яагаад гэвэл бид бүгдөө адуучид дандаа мориод эдэлж явдаг ийм сайхан ирэмгийн сайхан ийм хямрлаг улсуудаа. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Энэ сайхан тэмцээнд улам их амжилт гаргаарай. Сайн сайхныг хүсье өрөө. Нутгийнхаа ард түмэнд энэ сайхан баярын өдрийн мэнд хүргье.
За Монголын ядуучдын холбоо улсын баруун бүсийн авраг шалралт атуучид нэмцээнийг Завхан аймгийн Алдархан сум Алдарт Доноо үеийн үндэе буюу алгийн дөрвөлжинд зохион байгуулсан. За өнөөдөр нэмцээ уралдааны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж ядуучид нэмцээ маань эхлэгдүүлэн болжээ. За 5 аймгийн шилдэг 34 ядуучин залуучууд эд хав эдрийн жихугаа сорин өрсөлдөж аврагаан тодруулсан юм. За эхний аймаг болох уул усны риваажин улс нутгийн шилдэг 5 ядуучин залуу гарч иржээ. За Увс аймгийн дэс сум яриад Монгол улсын авраг ядуучин Ланган Анжавын Галан дэв, Увс аймгийн Улаанговь сум яриад аймгийн авраг ядуучин Батагийн Даваа самбуу, Увс аймгийн дэс сум яриад аймгийн авраг ядуучин Байгалийн Бартогтох, Увс аймгийн Өлгий сум яриад аймгийн авраг шалралт ядуучин нэмцээнд 3 дугаар байр шалгарсан Ноостын Шулуунбат, за Увс аймгийн баруун бүсийн авраг ядуучин Онол баярын Батэрдэн нар гарч ирсэн. За Увс аймгийн ядуучдын холбоон дэргүүн Самбуугийн Яданжов, за нарийн бичгийн дараа Өлзөгийн Батзүрэг нар хөрөлцөн ирсэн байгаа харагдсан. За Увс нутгаас олон сайн ядуучид улсын уран бугуулыг Монгол их орондоо гайхуулж байгаа. За Монгол улсын авраг ядуучийн спортын дэд мастер Ланган Анжавын Галан дэв явсан. За мөртөө журган дээр 3 мөр гарч иж байгаа юм байна. За нэгдүг ямар тач сургуулаад авсан. Энэ жил 4 жилд нэг болдог үндэсний 8 дахь хнааданд бугуулын дөрөлд төрүүлээд байгаа. За асал удам залгаж яваа. За өвн Монголын үндэсний олон нийтийн 10 дугаар телевизийн Алтан урганы эзэн Монгол улсын гавьяат малчин баруун таван аймгийн үзмэрч өөдлийн ламзрангай ач хөө. За явган ширүүн дээр бугуулаад авах юм бол дэше шалгарна. Өөрөөр шүүрэн дээр оноо багасчихсан. За ингээ 9 ноттой тэмцээр өндөрлөө. За Улаанговь сум яриад аймгийн авраг ядуучин Батагийн Даваа самбуу. За шүүрэ шүүрээд уурга шүүрээд авсан. За 2024 оны улсын бүсийн авраг шалралт ядуучин нэмзэнд хүрэл медаль хүртэж байлаа. Аймгийн аврагтаа дөрүүлээд нэг удаа аймгийн аврагаас хүрэл медаль авсан. За мөртөө дээр алдаад явган ширүүн дээр бугуулаад авч байна. Явган ширүүн дээр 6 оноо аваад үндсэндээ 12 оноотой болж байна. За Увс аймгийн дэс сум яриад Байгалийн Бартогтох явсан. За шүүрэ шүүрээд мөрний явдал засаад уурга шүүрч байна. За сумын аврагтаа 3 удаа төрүүлээд аймгийн аврагтаа 2 удаа 2 дугаар байр шалгарсан. Аймгийн бүстэй төрүүлсэн ядуучаа. Тэ ширүүнээр алдчихлаа. Явган ширүүнээр 2 мөр гарсан аалаг ядуг буулцсан. За Увс нутгийн залуучууд ирнэ мөртөө дээр алдах юм бол явган дээр буулдаад байна. За ямар ч гэсэн 2 буулдахад 2 алдахгүй л байна. За тэгэхээр сайн ядуучдын шинж. Ер нь одоо хүмүүс ярьдгийг. За сайн ядуучин залуу мөртөө дээр алдаж болно. Явган дээр буулдана л гэдэг. За эсвэл мөртөө дээр буулдаад явган дээр алддаг. Ямар ч сан хоёулыг нь одоо угаана гэж байдгүй маа л гэж хүмүүс ярьдаг. Ямар тач Байгалийн Бартогтох 12 ноттой боллоо. За Увс аймгийн Өлгий сум яриад Ноостын Шулуунбат явсан. За шүүрэ шүүрээд уурга шүүрч байна. За аймгийн аврагтаа 4 дугаар байр шалгарсан. За мөртөө ширүүнээр нь олон байр гарсан. Сараттай бугуулд бороодог бугуулсан боловч бугуул арай л өцсөнгөө дутж байна. 4 мөр гарсан. Бугуулсан. Шараа газрыг бугуулсан юм байна. За бид хүн удаа шүрл гарч байна. Бүр бугуул мөр шовторцсон юм байна штэ. Нолчлоо. Увс аймгийн сүүлийн дамирчин Онол баярын Батэрдэн явсан. За шүүрэ шүүрээд мөрний явдал засаад уурга шүүрч байна. За аймгийн баруун бүстэй дөрүүлсэн Наранболог сумын яриад за 3 мөр гарч ирлээ. Урд дуурн чирнэ ойрхон гарсан. Буур лазрыг бугуулсан. Алдаж байна. За явган дээр алдах юм бол тэмцээн өндөрлөн. Сайхан хээр азар гарч иж байгаа юм байна. Бугуулцаа эргүүллээ. За ямар ч хэсэн унгаачих юм да. За бид хүн удаа шүрэл гарч байна. За Увс аймгийн 5 тамирчин гарч ирсэн. Тавуулаад ямар тач мөртөө дээр алдах юм бол явган дээр бугуулдаад идэг. Сайн байгаагийн шинжээ. За дараагийн ядуучин залуучууд гарч ирж байна. Баян Өлгий аймгийн шилдэг 5 ядуучин залуу гарч ирж байна. За энэ жил Баян Өлгий аймгийн маань ядуучдын холбоотой болж сумдууд нь сумын аврага зохион байгуулалт эхэлж байна. За анх удаага ингээд тавуула. За тэр дундаа сумын аврага зохион байгуулсан залуучууд гарч ирж байна. За 8 сарын 8-нд аймгийн аврагаач хүртэл зохион байгуулсан. За Баян Өлгий аймгийн ядуучдын холбоон дэргүүн аймгийн аврага ядуучин Навруз хаан гарч ирж байна.
За дөрсөн нутаг бол Баян Улгийн аймаг Сагсаа сумын ядуучаа. За ногоон нур сумын яриад сумын аврагын 2 дугаар байрын шагналд ядуучин Шатхааны Харжуу бай гарч ирсэн. За 2 гарын таймар сайтай морин барилдаан хүртэл авэстэй залуу. За ногоон нур сумын яриад сумын аврагын 3 дугаар байрын шагналд ядуучин Милигийн Навнузбек гарч ирлээ. За дараагийн ядуучин ногоон нур сумын яриад сумын аврагтаа 4 дугаар байр шалгарсан Зайбек ногоон нур сумын яриад Росул нар гарч ирлээ. За энэ жилээс Баян Улгийн аймгийн ядуучд маань Монгол улсын аврагчлал хадуушин тэмцээнд оролцох эрхээ авчээ. Аймгийн аварга зохион байгуулад за Баян Улгийн аймгийн хадуучдын холбоон дэргүүн Навруз хаан явсан. За дэшүүрэн дээр нэлээд дутсан морины явдалсаа дуургаа шүүрэх хэрэгтэй. Тонгосонгүй. За мөртөө шүрэн дээр 3 мөр гарсан алдаж байна. За Харжуу бай гарч ирлээ. Ногоон нур сумын яриад сумын аврагтаа 2 дугаар байр шалгарсан. Уурын шүүрэн дээр 6 оноотой боллоо. За өнгөрсөн жилийн нүүдэлчин фестивалд оролцож исэн тамирчин. За мөртөө шүрэн дээр ямар тааж алдчихлаа. Явган дээр ганц дуу гарсан угуулсан бас л дутчих байна. За Наврузбек ногоон нур сумын ядуучин. За сумын аврагтаа 3 дугаар байр шалгарсан. За уурын шүүрийг нь төггүйхэн шүүрээд бүхний 9 оноо авч байна. Мөртөө шүрэн дээр шараа газар гарсан. Шараа газрын байран дээр нэргүүлээд за бас л элдвтэй бугуулдаг залуу байна. За нарийн бугуулсан. За бугуулдаад дөрөвчилж байгаа дэр нас л хурдан юм да. 18 оноотой боллоо. За явган шүрэн дээр сайхан бугуулдах юм бол 27 оноотой болоод тасрагандаа ганц дуу гарсан. За арай жоохон холуур гарчв да. Сайхан жазраг гаргаж өгсөн юм байна. Зайбек явлаа. Шүүрэ нөгөө гартаа сэлэхгүй. Уурны ховноо шүүрээд уурын дээр нойллоод 3 оноотой боллоо. Самарт дээр бугуулдана. Зөвдлөөсөө бугуулдах юм байна. За олон мөр гарсан. Дундуур нараа задлсан. Алдаж байна. За Баян Улгийн аймгийн сүүлийн дамирчин Росул сумын аврагтаа 5 дугаар байр шалгарсан ядуучин. За мөртөө шүрэн дээр 2 мөр гарсан. Алдчихлаа. За дараагийн аймаг болох Говьлтай аймгийн Шилдэг 5 ядуучин залуу гарч иржээ. За 2023 оны аймгийн авраг шалгуулт хадуушин тэмцээнд тэргүүн байр шалгарч аймгийн авраг хадуучин болсон Давг сүрэнгийн Төмөр Очир 2025 оны аймгийн авраг хадуучин Дэлгэр сумын яриад Содом зэрэнгийн Бүрэнбаатар за Говьлтай аймгийн Баян улсум Хүүсийн говь хөрөнгийн талаас зорин ирж оролцож байгаа Цэвэн дэржийн Эрдэнэ билгүүн за Баян улс сумын яриад сумын аврагын 2 дугаар байрын шагналд дуучин Эрдэнэ зөгтийн Давааним Бигэр сумын яриад Гамбалдын Буднар гарч ирлээ. За Баян Улгийн аймаг Говьлтай аймгийн залуучууд ирнэ. Улсын том тэмцээн авралыг оролцоод байдгүй. Хадуучин тэмцээн хэр хөгжиж байгаагаас харуулж байна. За 2023 оны Говьлтай аймгийн аврагад дуучин Давг сүрэнгийн Төмөр Очир явсан. Уурууд шүүрээс л гоё шүүрдэг залуу. Шүүрээ шүүрээд нөгөө талдаа уураа шүүрээд адуучны авгаал самбаг л харуулж байна. Самартай шүрэн дээр 2 мөр гарсан. Алдчихлаа. Явган шүрэн дээр алдтал юм бол тэмцээнэ өндөрлөн. Үгэн журдуур нойрон гарсан. Дутчихлаа. За 2025 оны Говьлтай аймгийн аврагад дуучин Содом зэрэнгийн Бүрэнбаатар явсан. Хонгор мөртэй. Тэ шүрэн дээр 2 мөр гарсан. Алдчихлаа. За Баян улсумын сумын аврагад дуучин Цэрэн дэржийн Эрдэнэ билгүүн явсан. Аль алин дээр нойлчж байна. Мөртөө шүрэн дээр ганц дуу гарсан. За энэ хажуу талаас нь шахалт жоохон дутаад байгаа юм болоо да. Тэгж харагдаж байна. За Баян улсумын сумын аврагын 2 дугаар байрын шагналд дуучин Эрдэнэ цогтын Давааним ерөн чигтгэн орж ирсэн дэшүүрэн дээр нэлээд дутсан мөрний явдал зассан уурган дээр бас холуур өнгөрчлөө. За мөртөө шүрэн дээр 2 мөр 3 мөр гарсан. Аалаг адаг ямар гоё бугуулдва. За одоо зогсоон доо. Ямар ч эсэн алга мөрийг шургуулад авсан. За би түүхэн удаа шүрд гарч байна. Адуучны авхаал самбаа гэдэг чи одоо энийг хэлнэ. Үзүүрийн адуу шургуулж болно. Эсвэл ард явж байгаа адуугаас шургуулж болдог. Эсвэл адуучны тооцоолол мэдрэмж. За 6 минуттай явган шургуулж байна. Олон мөр гарсан. Үзүүрийн азаргыг шургуулсан алдчихлаа. За Говьлтай аймгийн сүүлийн дамирчин Бигэр сумаас орин ирж оролцож байгаа Гамбалдын Буд шүүрээ шүүрээд уургаа шүүрээд авчих юм байна. Уурын шүүрэн дээр 6 оноотой боллоо. Та уурныхаа урдаас авсан. За мөртөө шүүрэн дээр 3 мөр гарсан. За тэр хажуу талаас нь нэг хүн зогсоохгүй дээ. Ер нь хажуу талын шахалт их дутаад шүү.
За морьтой дэрж адилхан явган дэрж адилхан. За адууч нэг баг хамт олон оролцдог. Говьлтай аймгийн залуучууд үзүүр дээр нэгэн шахаад зогсчих ёстой. За багийн ажиллагаа, багийн хамт олонны эв нэгдэл гэдэг чинь чухал. За энэ хүү тэмцээнээс нутаг дээр гардан зохион байгуулж байгаа. За Авхан аймгийн шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За улсын баруун бүсийн аврах шилруу адуучин тэмцээнд 2 жил дараалан дөрүүлээд байгаа. Сорван нарийн нутагтай цавдур галдуу адуутай цэдэн дэрж мегмар дэрж гарч ирлээ. За улсын чансон дээр адуучин тэмцээнд 4-р байр шалгарсан. За аймгийн бүстэй 2 жил дөрүүлээд байгаа. Сумын автаа дөрүүлсэн. Дучин. За Авхан аймгийн яруу сумын яриад аймгийн аврах шилруу адуучин тэмцээндээ 3-р байр, аймгийн бүсийн аврагта 2-р байр шалгарсан. Баатаргуугийн Исчамц. За Авхан аймгийн Алдархан сумын яриад сумын аврагта 2-р байр, аймгийн аврагта 5-р байр шалгарж исэн. Даштржийн Гомням. За Авхан аймгийн Алдархан сумын яриад сумын аврагын 3-р байрын шагналд дуучин аймгийн аврагта 4-р байр шалгарсан Эрдэнэтийн Сүлдэрдэн. За Авхан аймгийн Цагаан чулуу сумын яриад 2017 оны Монгол улсын аврагт дуучин Батчиргалын Дам сүрэн аврагнаар гарч ирсэн. За харин нэмцэн уралдааныг сайхан зохион байгуулсан. 100 км-с адуугаан дуугаад за хашаага бас л 100 гаруй км-с хашаануудаа авчираад оролцож байгаа залуучууд. За Авхан аймгийн шилдэг адуучин улсын баруун бүсийн аврах шилруу адуучин тэмцээнд 2 жил дараалан дөрүүлсэн Зэдэн дэржийн мегмар дэрж явуулаа хонгор мартайгаа. За харин тэгээд шүүр ургаа шүүрэхдээ сайхан гуугуулал орж ирдэг. Шүүраа шүүрээд нөгөө хартаас илгээд ургаа шүүрсэн. Уур шүүрэн дээр сайхан оноо авсан морьтой шүүрэн ганц дуугарсан уургийн бараа 2-3 гიშгэлээ шургуулсан. За уургаа алдчих юм да. За яваад очиж шүүрээд ямар ч хэлсэн уургаа салгаад авах нь. За Монголын ядуучтай холбооны дүрмийн дагуу уур буугуул хоёр гарнаас салхал юм бол алдсан тооцноо л гэж байгаа. За энэ хүү дэмцээ чинь бас дүрмтэй, журамтай спорт олон хөгжиж спортын мастер, дэд мастеруудыг өгдөг болсон. За тэгэхээр хариуцлагатай авах хэрэгтэй. За эдийн ядуучууны авахал самбаг харуулсан ч гэсэн мегмар дээр ямар нэгэн маргаан хийгээгүй өөрөөс дүрмээ мэдэж ийн гэсэн үг. За аюуган хөрүүнээр дутуугаагүй сайн халтар марыг гаргаж өгсөн. Шургуулсан бас л уурга алдчих юм аа. Харамсалтай байна. Ер нь тэгээд аврах хүн ямар байдгийг харууллаа. Хэдий хоёрыг нь алдсан ч гэсэн толгоо олоод ингэж оролцож ийн гэж бас сайн адуучин шинж. За Авхан аймгийн Цагаан чулуу сумарад Монгол улсын авраг адуучин Батчиргалын Дам сүрэн авраг. За өнгөрсөн жил аймгийн аврагта 2-р байр шалгараад эрхэн аваад оролцож байгаа. Уурга шүүрэн дээр 3 минутаа олсон. Сагт нүрээд хүлэгж ирсийн наадамд оролцож байлаа. Олон адуу дундаас орчлон алдчихлаа. Яруу сум яриад Исчамц явлаа. Хонгор барьта морины зүүлд тонгоох нь. За шүүраа шүүрээд морины явдал засаад уурга шүүрсэн. За аймгийн аврагта 3-р байр шалгараад аймгийн бүстэй 2-р байр шалгарсан адуучин морьтой шуунаар 5 байр гарсан. Хээр мэрэг шургуулсан. Уурга шүүрэн дээр 6 минутаа морьтой шуунаар 9 аваад үндсэндээ 15 минутаа боллоо. За зөв талаасаа уургалдаг юм байна. Явган шуунаар бас л 3 байр гарсан. Хээр одог байран дээр нэргүүлээл. За ингээд 24 оноотой ганцаараа Баатаргуугийн Исчамц одоогийн байдлаар тэрэг үлж байна. За Авхан аймгийн Алдархан сум яриад Даштржийн Гомням шүүрга шүүрэн. За шүүраа шүүрэнд мөрний явдал засаад уурга нэг аваад татгаад алдчих юм да. Харамсалтай байна. За морьтой шүүрнэр 2 мөр гарсан. Бороодог хэрэгүүлээд үндсэндээ 9 минутаа боллоо. За Авхан аймагт Итүгний баяр гэж Монгол адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлдэг сайхан баяр болдог байсан. За тэрхүү тэмцээнд хүрэл медаль өртөж байсан. За Авхан аймгийн залуучууд ер нь Итүгний баяр адуучин тэмцээнээс хөрвүүлэн зохион байгуулах ёстой. Эдгээр сумын адуучин залуучууд бас нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа л гүдээ. Мөтгөн бас Итүгний баяраа зохион байгуулнаа гэж сайхан залуучууд нэгдэж нийлээд гарч ирэх бах. За эдгээр сумын адуучтай болвон дэргэн сумын алдар туяач, сумын авраг адуучин, сумын манлай зан Болдбаатар дэргэн байдаг. За Авхан аймгийн Алдархан сум яриад Эрдэнэтийн Сүлдэрдэн явлаа. За уурга шүүрэн дээр 9 минутаа олж байна. Замрны зөвд тонгоосон. Тэ шуурнаар 2 мөр гарсан. Үзүүрэн гадуу шургуулсан. Одоо уурган бараа суулгаад уурга малтан да. За харин сайхан зүтгэдэг гадуу байна. Өөс 2 гарын тамир сайтай сайн ч ус уурга мөртэй. Ямар ч байсан уурга малтсан. За бид хүн удаа шуруул гарч байна. За харин адуушин залуучууд тэмцээн уралдаа олон болж байгаа. За энэ хүн тэмцээнээс амжилт гаргуул Монгол орон даяраас өөрийгөө сурчлах, нутаг хөрнөөр сурчлах бүрэн боломжтой болсон. Олон залуучуудаас хичээж байгаа. За морьтой шуурнаар 2 мөр гарсан халдсан адууг уургалсан боловч алдаж байна.
За ховдын зингэр хязгаараас ховд нутгийн шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За Монгол улсын номер 1 тамирчин Монгол улсын авраг адууч спортын мастер Монголын улсын олон нийтийн 10 дахь телевизийн алтан урганы эзэн Бат сайхны Дөлвир. За аймгийн аврагтаа 3 дугаар байр шалгарсан Ган Зориг Буян сумын яриад сумын аврагын 3 дугаар байр 4 дугаар байр шалгарсан Төвшинбаярын Алтан гэрэл. За ховд аймгийн Мянгад сумын яриад Мянгадын мянган барь төрийн бус байгууллагын тамирчин Батсуурын Энкватор. За ховд аймгийн Буян сумын яриад Бат сайхны мөнх тулганаар гарч ирлээ. Ховд нутгийн адуучин залуучууд за улсын баруун бүсийн аврагч дурт адуучин нэмцэнээс сайхан зохион байгуулж байлаа. За ховд аймгийн Буян сумын яриад тунгалаг бинтар нутагта бодон бууруулмартай Монгол улсын авраг адуучин Дөлвир авраг явлаа. За шүүрээд мөрний явдал засаа дуурга шүүрч байна. За 91-д хол өрийн шургуу тэмцээний цаахан явж оролцсон. За улсын аврагаас 2 медаль аваад байгаа. Улсын бүсээс 2 медаль авсан. Амартай шүрнэр алдаад явган шүрнэрээ буулцсан. За зогсоонд өөрөө чирэгдээ гараа авчиж байна. За энэ ч л одоо адууч өөний төсвөр дэвчээр ер нь 50 үл тавьчих штэ. За манай адуучд ийм л одоо гүргэр ийм л одоо зөрөгтэй хүмүүс байдаг. За ховд аймгийн Буян сумын яриад аймгийн аврагын 3 дугаар байрын шагалд адуучин Ган Зориг явсан. Ямар ч яс уургаш үрдээ. За тэр уургаш үрсэн 3 минуттай боллоо. За амартай шумдар ганцаа баргарсан. Алдаж байна. За Буян сумын яриад Төвшинбаярын Алтан гэрэл. За сумын аврагтаа 1 удаа 3 дугаар байр, 1 удаа 4 дугаар байр шалгарсан адуучин. За амартай шумдар олон баргарсан. Олон адуу дундаас орчлон байдгаа. За Мянгадын мянган барь төрийн бус байгууллагын адуучин Батсуурын Энкватор явсан. За шүүрээд нөгөө ортоос илгээд уургаа шүүрлээ. Уурд шүүрлээ харин ч 9 минутаа боллоо. Мөртөө шүүрнээ халуумар гарсан. Халуун гэдэг буулцсан болооч алдаж байна. За явган шүүрнээ бас л оломор гарсан. Магна алдчихлаа. Буулын сайн задарсангүй. За ховд аймгийн сүүлийн тамирчин Бат сайхны мөнх тулга морины зөвдө тонгоох нь ерөн ч одоо уурган барь сайхан орж ирлээ. Морины явдал засаад уургаа шүүрсэн. За шүүрээ алдсан юм байна. За 3 минутаа мөртөө шургуулж байна. Алдчихлаа. За энэхүү улсын баруун бүсийн авраг шалрал адуучин тэмцээний сүүлийн адуучин залуучд гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун сүрэг оруулж байгаа болон хашигаа авчирч оролцож байгаа залуучууд гарч ирж байна. За энэ адуу гэрн 100 км-с аймгийн авраг адуучин Бууд Эрдэнэ, за залуу адуучин Ганбатын Нэргүүнаар авчирсан одоо уулын адууг оруулнаа л гэж зориод ямар ч хэсэн тэмцээн уралдааны маань сайхан зохион байгуулсан. За Завхан аймгийн Идэр сумын яриад аймгийн Гошоо авраг адуучин Бадан Маргичаа. За Завхан аймгийн Яруу сумын яриад аймгийн авраг адуучин Мөнх Өчрийн Бууд Эрдэнэ. Алдархан сумын яриад сумын авраг адуучин Базарвааны Баяжих. За Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумын яриад сумын Гошоо авраг адуучин Ёндан Жомц. За Ургамал сумын яриад Баточор. За Яруу сумын яриад Ганбатын Нэргүүнаар оролцож байна. За 11 тэмцээн уралдаан зохион байгуулахад ер нь хаан ч ийсэн адуугаа оруулж байгаа болон хашигаа авчирж байгаа адуучин залуучуудаа оруулдаг. Оруулах нь ч зөв. Хэрвээ адуугаа оруулж байгаа болон хашаа авчирж байгаа хүмүүс оруулахгүй гэх юм бол энэ тэмцээн ямар ч зохион байгуулах боломж байхгүй. Тэгэхээр Монгол их орны үндэсэг буланбарт адуугаа оруулсан болон хашигаа авчирсан хүн болгоныг хүндэлж оруулдаг. Энэ уламжлал цаашдаа ингэ сайхан дэлгэрж явна. За аймгийн Гошоо авраг адуучин Өлзий Өчрийн Бадан Маргичаа шуураа шүүрлээ. Морины явдал зассан уургаа алдчих юм аа. За уурын шүүрэн дээр 3 минутаа болсон мөртөө шүүрнээр 2 мөр гарсан. Үзүрэн гэдэг шуургалсан алдчихлаа. За ингээ Бадан Маргичаа маань улсын бүсээсээ молторчлаа да. За Яруу сумын яриад Мөнх Өчрийн Бууд Эрдэнэ аймгийн авраг адуучин асал сайхан гурвал нь Яруугийн залуучууд Яруухан гурвал гэдэг юм аа. Бууд Эрдэнэ сая 7 сарын 13-нд Улаанбаатар хот Хүйдлээ хотод харуулсан 4 зүрэн адуу шургуулад эргүүлсэн. За саяны тохиолдолд уурга нь хугарчих юм бол одоо шууд нойлчих штэ. 3 шүүгчийн 6 гон аваад 15 гоноотой боллоо. За сумын авраг адуучин Базарвааны Баяжих явлаа. Тай зэрдэмэртэй авуургын мөрчин шигэрээ орж ирээд уурга шүүрсэн. За Баяжих маань 3 гоноотой шургуулж байгаа да. Үзүрэн адуу шургуулаад 6 гоноотой аваад үнзэндээ 9 гоноотой боллоо. За 2022 онд аймгийн аврагтаа Отхон сум руу очиж оролцож байлаа. За аюун хөрөөнөр нь 2 мөр гарсан. Дээр халуун мөр гарсан. Алдчихлаа.
За сумын гошообор гадуучин Ёндон жамц. За өнөөдрийн тэмцээн уралдаанд хашаагаар оролцож байгаа. За Эрдэнэ найрхан сумын адуу хүчтэй холбоон дэргүүн өөрөө шүүрэн дээр нойлчлоо. За мөртөө ширүүнээр ганц адуу гаргаж өгсөн зөв талаасаа ургалсан. Алдчихлаа. Та Завхан аймгийн Ургамал сумын яриат Бугбаатарын Баточор явсан хүрмэртэй морины төвлөд онгоох нь за шүүрээ шүүрээд шүүртэйгээр уургаж үрсэн. Сайн уургын мөртэй залуу байна. Шар хэрмэр явсан. Алдчихлаа. За явган дээр нь хүрмэр гарлаа. Хүрэн адуугаар нь жигтэйхэн ургаллаа дайран чиг. За бид хүн удаа шүүрэл гарч байна. За бас л зөрөгтэй ирэмэг залуу байна. За Ургамал сумаас зөрөн гэрж оролцож байгаа. Баточор ингээд 12 оноотой болж байгаа маань. За өнөөдрийн тэмцээн уралдааны сүүлийн надуучин Яруу сумараад Гамбатын нэргүй явсан сайхан гуйгалдаад ирнэ. За Улаанбаатар хотод очиж 13,000 мөртийн параданд ч оролцож байгаа гэсэн. Ургалал бүргэний хойд дээр суусан. Алдчихлаа. За Баян Улгийн аймгийн Ногоон нур сумын яриад сумын аваргын 3 дугаар байрын шиг л дутуучин Навр Узбек. За хэр азарган дээр мартсан. За төвлөгөөд явсан. Ташуур одоо өхөрхтэй дээ. Ташуур өгсөн. За харин доороо л ер нь дэх хүчээд бүлгээд идэг адуу байна. За Яруу сумын яриад Исчамц хэр азарган дээр мартсан. За адуу цайхан бүлгээд явсан. За ер нь чангатай юм да. Унчж байна. За Эрдэнэ хотын сүл дэрдэн мордон Алдархан сум бүлгээд явсан. За харин суудлаа алдсан да. Унчлаа. За аймгийн авар гадууч мөнгө көчрийн буд эрдэн шар газрын дээр мардлоо. За сайхан бүлэгсөө унчих юм аа. За өөрөө сумын автаад өрүүлсэн аймгийн автаад өрүүлж ирсэн үндэсний бөхөр сумын занцалтай залуу. За өнөөдрийн тэмцээн уралдааныг за Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын Зандан шатар дарга болон за үндэсний давхар даатгал нэг Монгол төрийн бус байгууллагын дэмжин оролцлоо. За Монголын адуучдын холбоо, Завхан аймгийн адуучдын холбоо, Завхан аймгийн засагдрын тамийн газрын хамтран оролцлоо. За Монголын адуучдын холбоо нь адуучин бүсгүйчүүдийн дунд морьтой саачруулж тэмцээнийг зохион байгуулдаг болсон. За энэхүү саачруулж тэмцээнд аймаг болгон аймгийн аварга дээр морьтой саачруулж тэмцээг зохион байгуулж за одоо бүр сумдын салбар албаудууд саачруулж тэмцээрээ сумын аварга дээр оруулж өгдөг болсон. За ингэснээр нэг гэр бүлийн хүмүүс нөхөр нь адуучин тэмцээн эхнэр нь морьтой саачруулж тэмцээнд оролцдог болж байна. Давуу тал нь бүсгүйчүүд морио унаж саачруулж тэмцээний морио бэлдэж оролцдог болж байна. За улсын зүүн бүс, төвийн бүс, баруун бүс дээр морьтой саачруулж тэмцээнэ зохион байгуулж байгаа. За энэ удаагийн саачруулж тэмцээнд 20 гаруй бүсгүйчүүд өрсөлдснөөс тэргүүн байранд Завхан аймгийн Цагаан жулууд сумын яриад Жимбатын Уинчин 1-р байр шалгарч Идэр сумын яриад Баяр цэцэг 2-р байр нийслэлийн аварга шалгаруулах адуучин тэмцээний морьтой саачруулж тэмцээний аварга Завхан аймгийн Тэлмэн сумын яриад Цэвэлма 3-р байр шалгарсан. За энэ жилийн Монгол улсын аварга шалгаруулах адуучин тэмцээн арын сайхан хангаад зохион байгуулагдана. За адуучин тэмцээнийг төр засгийн бодлогод оруулах за дараагийн шат руу оруулах ажлыг за Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын Зандан шатар даргаас дэмжин ажиллана. 21 аймаг 9 дүүргийн адуучин залуучууд, адуучин бүсгүйчүүд улсын аварга зорино. За улсын баруун бүсийн авраг шалгаруулах адуучин тэмцээний үеэр дээлтэй бүхэн барилдааныг зохион байгуулж байгаа. За өнөөдрийн барилдаанд 16 адуучин залуучууд хурд хүч авхаадсан байгаа сонирхолтой.
За Ховд аймгийн Буян сумраад Монгол улсын авраг гадуучин Дөлбаяр. За Баян-Улгийн аймаг Ногоон нур сумын яриад Зайбэхтэй. За аймгийн Хошоо авраг гадуучин Бадамрагчаа Даваа Эрдэнэтэй. За Завхан аймгийн яриад Амгаланбаатар Росалтай. Тагийн Даваа сумбуу Алтан гэрэлтэй таарсаа. Байран залуучууд өрн түргэн шуурхай сайхан барилдаг манай гадуучид бол за Ховд аймгийн Буян сумраад Монгол улсын авраг гадуучин Дөлбаяр. Ногоон дээлтэй. За Цэнгэр дээлтэй гарч ирсэн гадуучин бол Баян-Улгийн аймаг яриад Зайбэк. Дөлбаяр давхар хамаад дутуудсан. За дотор нь итэж байна. За наатал Завхан аймгийн яриад Даваа Эрдэнэ аймгийн Хошоо авраг гадуучин Бадамрагчаагаар нэг л авж байна. За хоёрын сайхан барилдааныг үзүүллээ дээ. За бид хүн удаа шуурл гарч байна. За Бадамрагчаа дайраад чацрахад мордсон юм байна. За мордоон дээр нь дэгэ орогоо л эргэжиж. За ийм л одоос буцаа цалигатай сайхан бөх байна да. За Завхан аймгийн яриад Амгаланбаатар Рослар нэг л авж байна. За Амгаланбаатарын хувьд бол их бэртэй залуу. За харин чацрахаал давцсан байна. 2 гарын тамир зайтай, их суур сайтай гадуучин байсан. Дөлбаяр хонгодоод хөвсөн. За дэржигтэйгүйгээд мэхэн даалгалаа. За Ховд аймгийн Буян сумраад Тунгалаг Уянтар нутагта Будан буурлууртай Монгол улсын авраг гадуучин Дөлбаяр Зайбэкэр нэг л авж байна. За хонгодоод ирэн тэгээд за дэржигтэй тесэрсэн юм байна. За цааталтыг ороод иргэцэн. За хин давчуудаа жохом. За Улс аймгийн Дэсүм яриад аймгийн авраг гадуучин Байгалийн Батхдох. Ховд аймгийн яриад Энкватораар нэг давжээ. За Улс аймгийн Дэсүм яриад Монгол улсын авраг гадуучин Галандив. Ховд аймгийн яриад Мөнгө тулгаар нэг давж байна. За хөлийн авд урдуура хөнтрөөд мэхэн даалгалаа. За засуулаар Сумын Манлай зан, Сумын авраг гадуучин Сумын алдар туяач Олдбаатар. За зүүн жигүүрийн засуул бол за барууны засуулаар Монголын гадууч талбарны шүүгч Гамбат нар ажиллаж байгаа юм байна. За Харжуубэг баруун талдаа босгосон бусгай дэржигтэй бэрдад явсан мэхэн даалгаж байна. За баруун талдаа босгосон за Базрауны баяжиг нэг хөмөрж үзээд л арай л даасангүй. За Сумын Хошоо авраг гадуучин Янган Жамц Улс аймгийн яриад Батэрдэнтэй барилж юм. За Батэрдний жирэн баруун талдаа дотор хагалсан хоогуур нь хашиж мордоод мэхэн даалгаж байна. За Улс аймгийн яриад Батэрдэн Сумын Хошоо авраг гадуучин Янган Жамцаар нэг л авж байна. За улсын баруун бүсийн авраг шалруу татуучин нэмжээний дээлтэй бүхин барилдааны 2-ын даваа эхэлж байна. За Монгол улсын авраг гадуучин Дөлбаяр Завхан аймгийн яриад Даваа Эрдэнэтэй. Завхан аймгийн яриад Амгаланбаатар. Ховд аймгийн яриад Алтан гэрэлтэй. За Улс аймгийн Дэсүм яриад аймгийн авраг гадуучин Байгалийн Батхдох. Улс аймгийн яриад Батэрдэнтэй. За Монгол улсын авраг гадуучин Галандив Харжуубэхтэй таарсан байна. За Дөлбаяр авраг гадуучин 2 гарын тамираараа маш ихсэн. За тэрчтэй даалгалаа. За Ховд аймгийн Буян сумраад Монгол улсын авраг гадуучин Дөлбаяр Завхан аймгийн яриад Даваа Эрдэнээр 2 давлаа. За энэ бэртэй үний мэхийг л хийж идэ. Сайхан мышгаад мэхэн даалгалаа. За Цэнгэр дээлтэй барилж байгаа дуучин бол Харжуубэк. За Галандив баруунд нь хонгодоод явсан. За мэхээ даалгах хэрэгтэй. Баруун гарын таталтын жоохон муухан байна да. За ямар ч хэсэг хөлийн авсан дотор хутгасан утгаад мэхээ даалгачлаа өө. За гараа сайн түлхсэнгүү дээ. За гар түлхсэн бол чир нь хонгодоод явах байлаа. За Галандивий дархан мэхэн. За Харжуубэк сайн гараатай ээж биеэс уллаад. За нэг шижингүүт нь гутгчихсан. За дээлтэй бүхин барилдаан бол адуучдын хувьд бол бас л өөрсдийгөө сордог барилдаан. За Баян-Улгийн аймаг Ногоон нур сумын яриад Харжуубэк Монгол улсын авраг гадуучин Галандивээр 2 давж за өнөөдрийн барилдааны шөвгийн дөрөвд шалгаран үлдэж байна. За Байгалийн Батхдох Батэрдэн 2 барилдаж байна. За баруун талд нь сөхөөд барьцаа авсан. За барьцаа авах агшинд Батэрдэн ямар амар өдөр ба. За Улс аймгийн яриад Батэрдэн Улс аймгийн Дэсүм яриад Байгалийн Батхдохор нэг давлаа. За Завхан аймгийн яриад Амгаланбаатар Ховд аймгийн яриад Алтан гэрэлтэй барилдаж байгаа. За Амгаланбаатар чирэн бэртэй юм да. Ер нь л одоо залуучуудыг нь бэрдаад байна. За Завхан аймгийн яриад Амгаланбаатар Ховд аймгийн яриад Алтан гэрлэр 2 давж за өнөөдрийн барилдааны шөвгийн дөрөвд шалгаран үлдэж байна. За хүчит үхэн барилдааны 3-ын даваанд
Ховд аймгийн Буян цоморд Монгол улсын авраг адуучин Дөлбаяр харж үбэхтэй Завхан аймгийн яриад Амгаланбаатар Батэрдэнтэй таарсан адуучин залуучууд гарч ирж байна. За өнөөдөр тэмцээн уралдаанаас өргөн дэлгэр ямар нэгэн хилэн маргаангүй. За өнөөдөр тэмцээн уралдааныг үндэсний давхар даатгал хувьцаат компани замгалын эндгчүүлсэн даатгалыг хийдэг байгууллага Нэг Монгол төрийн бус байгууллага Завхан аймгийн засаг даргын тамийн газар Завхан аймгийн адуучдын холбоо Монголын адуучдын холбооноор нийлээд зохион байгуулж байна. За Амгаланбаатар Батэрдэнтэй барилдаж байгаа юм байна. Саяр нь бярттай өний илэрийн шинжтэй нь давуулаад барьсан. За Батэрдэн хойгуур нь мордож үдсэн замардангууд нь мушгаад нэхэн даалгалаа. За Завхан аймгийн яриад Амгаланбаатар, улс аймгийн яриад Батэрдэнээр 3 давж. За улсын баруун бүсийн аврагч нар адуучин тэмцээний дээлтэй бүх юм барилдаанд үзүү төрөнд шалгаран үлдэж байна. За Монгол улсын авраг адуучин Дөлбаяр харж үбэхтэй барилдаж байгаа. Харж үбэхийн хувьд бол бяртай, суур саатай ийм адуучин байна. За дахимдаад явсан. Нэхэн даалгалаа. За Баян-Улгийн аймгийн Ногоон нуур сумын яриад сумын аврагтай 2 дугаар байр шалгарж ийсэн харж үбэх Монгол улсын авраг адуучин Дөлбаяраар 3 давж өнөөдрийн барилдааны үзүүр төрөнд шалгаран үлдэж байна. За Монголын адуучдын холбоо нь адуучдынхаа дунд дээлтэй бүх юм барилдаан. За малчин бүсгүүчүүдийн дунд морьтой саажуулж тэмцээн. Адуучин тэмцээн. Хүүхдүүдийн хувьд Монгол хүү гэсэн могжоохон дагтаа жогжоохон хүү гэнэ сайн харга хэмжээнүүдийг зохион байгуулад явна. За үзүүр төрөний 2 бүх шалгаран үлдсэн. За энэ 2 чигээр нь хоёулаа ирвэртэй залуучууд байсан. За Амгаланбаатарын хувьд бол зүүн талтай зүүн талыгаа дашааг давцсан зүүн талаараа мэдэрдэг мөшгчлээ л да. За харж үбэхийн давхан төрүүлээд үрчиж байгаамаа. За ийхүү Монголын адуучдын холбоо үндэсний давхар даатгал хувьцаат компани Нэг Монгол төслийнхэн улсын баруун бүсийн аврагч нар адуушин хэмжээний зохион байгуулсан дээлтэй бүх юм барилдааны зохион байгуулж дээлтэй бүх юм барилдаанд Завхан аймгийн харьяат Амгаланбаатар Баян-Улгийн аймгаар харж үбэхээр давж өнөөдрийн барилдаанд төрүүлж төмөн улнаа баярлуулж байна. За нутг дээр болж байгаа тэмцээн уралдаанд Амгаланбаатар маань сайхан оролцож төрүүлж байна. За энэхүү улсын баруун бүсийн аврагч нар адуучин тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. За энэхүү тэмцээн уралдааныг Завхан аймгийн Алдархан сум, Алдар Доноо баяны хөндөй Алгийн дөрвөлжин гэдэг газар амжилттай зохион байгуулсан улсын баруун бүсийн хурд 2026 наадам болсон. Өнөөдөр тэмцээн уралдаан шалгарсан адуучид бөхчүүд, бүсгүүчүүдийг Завхан аймгийн төв цэнгэлтэхэд шагналыг гардуулсан. Өнөөдрийн тэмцээн уралдааны адуучин тэмцээнд тэргүүн байранд Баян-Улгийн аймгийн яриад Наврузбек тэргүүн байр шалгарч. За 2 дугаар байранд Завхан аймгийн Яруу сумын яриад Баатаргүйгийн Исчамц 2 дугаар байр. 3 дугаар байранд Завхан аймгийн Алдархан сумын яриад Эрдэнэтийн Сүлдэрдэн. 4 дугаар байранд Завхан аймгийн Алдархан сумын яриад Дашторжийн Хомням. 5 дугаар байранд Завхан аймгийн Яруу сумын яриад аймгийн авраг адуучин Мөнхөчрийн Бууд Эрдэнаар эхний 5 байр шалгарсан. За тэмцээн уралдааны шагналыг Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Гомжовын Зандан шатар Нэг Монгол төрийн бус байгууллагын тэргүүн Жанчвын Амгалан үндэсний давхар даатгал хувьцаат компани гүйцэтгэх захирал Батмөнхийн Жавхланд Завхан аймгийн засаг дарга Гомб сүрэнгийн Өнөрбаяр Монголын адуучдын холбоо нэргүүн Оюн бэлгийн Мөнхбаяр нар шагналыг гардуулж байна. За эмэгтэй морьтой саажуулж тэмцээнд тэргүүн байранд Цагаан чулуу сумын яриад Шинбатын Уинчин, 2 дугаар байранд Идэр сумын яриад Баяр цэцэг, 3 дугаар байранд Тэлмэн сумын яриад Цэвлмар нар шалгарсан. Бас үеийн үед морьтой саажуулж тэмцээн өргөн дэлгэрээс хөгжиж
адуучин бүсгүүчүүд маань адуучин тэмцээн болоход за морьтой саарч хүлэх тэмцээндээ оролцсноо гэд зорддог болсоо. За энэхүү улсын баруун бүсийн аврагчлал бол адуучин тэмцээн өргөн дэлгэр сайхан болж за өнөөдрийн тэмцээн уралдааныг дэмжин ажилласан зохион байгуулсан баг хамт олонд баярлсан талснаа илэрхийлье. Монголын зэлгэрүүдэн талнуудад уургаан барьсан, буудлаа барьсан адууч тийм нь хэмэр сүлдэн өөдөө явахыг ерөөлөргий мориндоо хайртай хүн их орондоо хайртай гэдэг юм аа. Монголчуудаа морио унья. За улсын баруун бүсийг аврагчлал адуучин тэмцээн амжилттай болж өндөрлөж байна. За Монголын адуучдын холбоо үндэсний давхар даатгал хувьцаат компанийн өвдөөс хойш одоо хамтарч ажиллаж байгаа. Тэгээд улсын зүүн бүсийг сайхан зохион байгуулсан. Өнөөдөр ингээд улсын баруун бүсийг сайхан зохион байгууллаа. За үндэсний давхар даатгалын хувьцаат компани гүйцэх захирал жавхлан дарахтай та бүхнийг уулзуулах гэж байна. За сайхан наадсан уу? Сайхан наадам адууч нэмжээ сайхан боллоо. Тон сайхан наадам боллоо өргөн дэлгэрээс үзэгч олонтой ихтэй адуучд маань нэрмгээ сайхан бүсгүүчд маань цогцолбоотой сайхан тэмцээн болж өнгөрлөө. Бүгчүүд маань баяртай байлаа. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд баруун бүсийн их хурд энэ наадамтай зэрэгцээ зохион байгуулагдаж байгаараа бас энэ манай баруун бүсийн тэмцээн маань их онцлог болж өнгөрч байна. Нөгөө талаасаа бас аймгийн засаг даргын тамирын газар биднийг бас бүх талаар дэмжин ажиллаа. Манай компанийн хувьд адуучдын холбоотойгоо 2026 оноос эхлээ хамтран ажиллаад өвлийн бүсийн тэмцээнээс эхлээ одоо ингээд улсын одоо бүсүүдийн тэмцээн, улсын аврагчлал тэмцээнүүдийг хамтран зохион байгуулж одоо ингээд цаашдаа ингээд адуучдынхаа холбоо одоо холбоотой хамтран ажиллах замаар одоо Монголын одоо сүнс болсон молор эдэн морьтойгоо холбоотой нөхөс соёлыг өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах, мөн түүнчлэн одоо адуучин залуусыгаа одоо эргээд моринд нь илүү их товтой хайртай болох тал дээр одоо хамтран ажиллах зорилгоор одоо адуучдынхаа холбоотойгоо одоо хамтран ажиллаж байна. Үндэсний давхар даатгалын компанийн хувьд бол манай компани бол малын энд гişүсэн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэн явуулдаг ийм онцлог компани байдаг. Тэгээд мэдээж адуучид, малчид бид бүхэн одоо жилийн жил одоо эрсдэлтэй тулгардаг. Тийм ч учраас бид нар адуучдынхаа өв соёл, ялангуяа адуучид маань өөрсдөө ч гэсэндээ өдөр тутам эрсдэл байдаг учраас энэ эрсдлийн талынх нь боловсрол дээр бид нар бас хамтран ажиллах нөгөө талын бас хамтын ажиллагааны үзүүр байдаг юм аа. За баярлалаа. Монголын адуучдын холбоог дэмжиж ажилладаг үндэсний давхар даатгал хувьцаат компани хамт олондоо Монголынхаа нийт адуучдын өмнөөс баярлалаа илэрхийлье. Тэгээд олон сайхан тэмцээн уралдаандаас хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан. Тэгээд олон сайхан залуучууд маань сэтгэл дүүрэн тэмцээнд оролцоо босч байна. Энэ бол одоо танай байгууллагын гавьяа юм аа. Тэгээд Монгол хүн морио унаа явахаар хиймэр сүлдэнд сэргдэг. Энэ сайхан өв соёлыг дэмжиж байгаа. Танай байгууллагад амжилтсая. Маш баярлалаа. Тэгээд Монголынхан бүх адуучдад адуун сүргтэн тэнцсэн оног бурхан босоод төрж адуун сүргээс нь хишиг буйн арбичин дэлгэрч байх болтугай. Тэгээд та бүхэндээ баяр наадмын мэндийг дахин уламжлая. Баярлалаа. За өнөөдөр баруун бүсийн аврагчлал адуучин тэмцээнд Завхан аймгийн Яруу сумын яриад манай бод эрдэн маань 5 дугаар байшид орлоо. За өнөөдөр одоо адуун сүргээ оруулж дэмжлэг үзүүлсэн залуу 100 км-с адууга авчираад өөрөө оролцсон. За юуны өмнө хөрч баяр хүргэе. За их баярлалаа. Сайхан тэмцээн боллоо. Адуу мал хүн амтан бэртсэнгүү. Тэгээд ер нь хангаан царманд шаагдаг эмнэг төрөг мордыг адуучин тэмцээнд оруулж үзье гэж бодсон. Тэгээ сайхан тэмцээн боллоо. Хангаан морд ер нь шургууд их сайхан гардаг юм байна. Гоё байлаа. Сэтгэл дүүрэн сайхан байна. Тэгээд сэтгэлээрээ сайхан дэмждэг нутгийн ах нар Нэмэ ахта, Гандаа ахта, Шарга ахта болон тэгээ сайхан дэмждэг бүх ах нартаа маш их баярлалаа гэж энэ ташрамд хэлье. За өөрөө чи дэлхийн адууны баярын өдрийг хүрээд адуучид тэмцээн болсон. Хүүтлээ удагт. Тэргүй тэмцээн насаллогоо оролцож байсан. Тэгээд сайн байгааг нь тоджишээ. Өнөөдөр бол аймгийн бүстэй давтгаар байшилгарлаа. Олон сайхан залуучуудыг ая тавын үзүүлэхэд адуун сүргээ оруулж байгаа хүмүүсээс ихэм чухал. За тэгээд өөрөө чи нас энэ сайхан Монгол барины босоод цагаан хиймэр өнө мөнхөд ивэж за хүссэн золуулах Монгол улсын авраг адуучин болоорой гэж хүсэж ерөөё. За ерөөл бат сайхан оршгөө. Маш их баярлалаа. За Завхан аймгийн Алдархан сумын яриад аймгийн амрагаас хөрөл мэдээ сумын авто 2 дугаар байшилгаж ирсэн манай гомд юм маань өнөөдөр аймгийн бүстэй улсын бүстэй 4 дугаар байшилгалаа баяр хүргэе. За баярлалаа.
За морь эзэн хоёр баярлалаа шиг өнөөдөр. Баяртай байна уу? Их сайхан байна. Монгол эр хүний хиймэр адууны хиймэр эзэнтэй гэдэг өнөөдөр сайхан уурган мартайгаа оролцож дөрөвдүгээр шалгал өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ болсон. Тэгэлгүй яхаа өнөөдрийн тэмцээг сайхан тэмцээ болж байна. Нутаг нутгийн залуучууд суулаад зандаш дарга ивэлтөр зохион байгуулагчийг сайхан тэмцээн боллоо. Баяртай байна уу? Өөрөө идэвхтэй баяртай сайн оролцож байсан. Тэгээд олон сайхан залуучуудыгаас нэгтгэж нийлээ сумын аварга зохион байгуулж байсан. Тэгээд одоо энэ алдар Доноо вэний хөндөд өнөөдөр сайхан оролцож нутгийн ард түмнээ баярлууллаа. Тэгээд олон сайхан тэмцээн орлоо өөрөө чи хүлээж байгаа. Адуучин өнгөр нь ямар байх ёстой байдаг вэ? За сумынхаа аваргыг одоо жил болгон зохион байгуулад Итүүхнийхээ адуучнаас 2 жил рүү 2 дугаар ойронд орсон байгаа. За Монгол хүн ч одоо морьтойгоо дойрох явуул жаргал шүү дээ. Одоо бидний хөдөө байлгаж байгаа зүйл чинь адуул байна нэрүү. Адуу байхгүй бол тэгээд одоо хаан ч авах байсан юм бэлээ. Дараагийн тэмцээн оролдод амжилт хүсье. Морь хүн хоёр багтахгүй сэтгэл өндөр байна. Тэгээд олон тэмцээн оролдод хоёрыг хүлээж байгаа амжилт хүсье. За баярлалаа. Таны ажилч гэсэн уран бүтээлд ярилцлагын өндөр хэмжээнд хүсье. За баруун улсын аврах шилрэлт адуучин тэмцээн Завхан аймгийн Алдархан сумын сумын аврах адуучин сүл тэрдэн өнөөдөр 3 дугаар шилрэлж байна. Баяр хүргэе. За баярлалаа. Сайхан адуучин зогоос өнөөдрийн сайхан өдөр нар уртаа сайхан өдөр сайхан оролцож 3 дугаар барь эзэллээ. Нодлон аймгийн аврагтаа бас 4 дугаар барь эзэлсэн. Энэ жил жоохон улсынхаа баяртнаад нугасаа нэг сайн оролцсондоо гэж бодож байгаа. Тэрэндээ хүрсэндээ хүрлээ. Өнөөдөр тэмцээн орлоо олон сайхан залуучууд оролцож байна. За өөрөө чинь одоо дараагийн тэмцээн ямар тэмцээн байна? За одоо улсын авраг одоо ийшээ зүүн тал руугаа явж том тэмцээнүүдийг одоо явж үзтээ оролцож үзэндээ л гэж бодож байгаа. Тэгээ ирээдүйн зорилго одоо улсын авраг адуучин л болно доо. За тэгээд дараагийн тэмцээн орлоонд амжилт хүсье. Монгол улсын авраг адуучин болоорой. Монгол улсын авраг адуучин болоход адуучин хүний уурга нарийн байдаг. Уургаа гоё хийж сурах хэрэгтэй. За тэгээд хүссэн цолоо аваарай. За баярлалаа. Завхан аймгийн Яруу сумын адуучин залуучууд ер нь сайн юм. Тэмцээн орлон залуучууд нь сайхан оролцож Монгол эх орноор Яруугийн адуучид Яруухан уургална гэдэг үнэхээр сайхан уургалах юм. За тэдний цод жишээ болсон сумын аврагтаа аймгийн аврагтаа 3 дугаар аймгийн бүстэй 2 дугаар барьж болсон Исчамт өнөөдөр улсын бүстэй 2 дугаар барьж байгаа. Баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ бодсож. За өнөөдөр сайхан тэмцээн боллоо. Баруун улсын авраг шалгалтын тэмцээн байна болоод өнөөдөр сайхан болж өнгөрлөө. За бүт тэмцээнд 2 дугаар байранд орсон доо баяртай өндөр байна. За өнөөдөр юун дээр анхаарч оролцов? За өнөөдөр тэгэл ерөнхийдөө дөрвөн дээр л анхаарлаа. Тийм нэгэл дөрвөн дээр анхааралцлаа доо. Тэгээ өөрөө ч маш олон тэмцээн уралдаа хүлээж байгаа. Тэмцээнд одоо явахын тулд ер нь адуучин юуг бэлтгэж байна? Юун дээр анхаарч явж байна? За тэмцээнд явахын тулд тэгэл ихтэй ээлжинд морио бэлдэн, өөрийгөө бэлдэн, уургаа бэлдэн. За тэгэл анхаарах зүйл нь сайхан тэмцээнийхээ залуучтайгаа санаа нэг нийлж санаа нэг тэгжил явж даа тэмцээндээ. За улсын баруун бүсийн авраг шилрэлт адуучин тэмцээнд авраг адуучнаар Баян-Улгийн аймгийн Ногоон нур сумын яриад сумын аврагтай 3 дугаар барь шилгарж ирсэн. Наврузбек тэргүүн барь шилгарлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За Монголын ард түмэнд өөрийгөө дэлгэрүүлж танилцуулаач. За намайг Баян-Улгийн аймгийн Ногоон нур сумын яриад сумын аврагын 3 дугаар байр шагналт мэлцэн авраг гэж юм байна. Долоон түмний адуу багтдаг долоон хөндөд сайхан тэмцээн болж өндөрлөө. Би Баян-Улгээс ирж энэ улсын баруун бүсийн шилдэг 30 залуугийн дундаас өрсөлдөж сайхан төрүүлсэнд маш их баяртай байна. Сэтгэл өндөр байна. Өмнөх амжилтаасаа дурдвал. Сумын аврагт 3 дугаар байр шалгарсан. Ер нь адуучин тэмцээн танахаар ер нь хэр их болж байна. Энэ жилээ байгуулгын жил байгуулад тэгээд анхудаа манай холбоо байгуулад тэгээд ирж төрүүлсэнд маш их баяртай байна. За тэгээд дараагийн тэмцээн орлоонд амжилт хүсье. За баярлалаа. Заваг хамт олно ахалж манай аймгийн авраг адуучин маань олон сайхан залуучуудаа нэгтгэж олон сайхан залуучдыг адуу руу нойртуулж адуучин тэмцээн зохион байгуулж байна. Өнөөдөр бол одоо 4 залуутай ирээд өөрөө ч их сайхан оролцлоо. Өнөөдөр тэмцээний талаар сэтгэлээ хаваалцаач. За энэ
Завхан аймгийн улсын бар хүмүүсийн аврах шалгуур гадуушин тэмцээнд ирж тамирчтайгаар орсон маш их баяртай байна. Ийм том арга хэмжээ зохион явуулж байгаа Монгол гадуушны холбоо болон Завхан аймгийн гадуушны холбоодоо бас баярлаж талархснаа илэрхийлье. За залуучууд нь харж байгаа. Улсаас медаль авч болдго юм байна. Одоо Баян-Улгийн аймагт адуучны сайхан хөгжих юм. Сайхан дүрмийн дагуу дүрмээрээ тэмцээн зохион байгуулж залуучуудаа морилын ойртуулж энэ сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлээ гэж хүсэж байна. За баярлалаа. За тэгээд та хэдийгээр цааш тэмцээн орлоод намжилт хүсье. За баярлалаа. Та гэдэгчлэн цаашдын адууны хиймэр өсөж цаашдын ажил амьдралд нь сайхан мөнгөний хүсөөрье. За Монголын адуучдын холбоо Монгол эх орны 408 зохист говь хангаа хэр талын эзэнтэй байлгаж адуучин залуучуудад алдаршуулах адуучин тэмцээний Монгол эх орны өнцөг улам бүр тус явж зохион байгуулж байна. Энэ удаа Завхан аймгийн Алдархан суманд улсын баруун бүсийн хурд 2026 улсын баруун бүсийн аврах шалралт адуучин тэмцээнийг зохион байгууллаа. Өнөөдрийн тэмцээн уралдаа үнэхээр өргөн дэлгэр сайхан болж Баруун Таван аймгийн залуучууд маань эд тав эдрийн жавхаа сорин өсөлдөж аврагаан тодрууллаа. За энэ удаагийн тэмцээн уралд Монголын адуучдын холбоо улсын шүүгчүүдтэйгээ хамтран зохион байгууллаа. За Монголын улсын шүүгч Ганбат, улсын шүүгч Мөнгөлөг Баядэмэдэг үүсгэн байгуулагч Батцэрэг нар маань хамтран ажиллаж, за мөн дээрээс нь Завхан аймгийн адуучдын холбоо дөрвөн Товын хордын ганц тулгатайгаа нийлж хамтран зохион байгуулсан. За манай Монголын адуучдын холбоо шүүгч Ганбат маань за өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ авлаа. Өнөөдрийн Монгол улсын баруун бүсийн аврах шалгуур гадуурчин тэмцээн Завхан аймгийн Яруу сумын Донон хүндий алгийн дөрвөлжид сайхан болж өнгөрлөө. Тэмцээн уралдаа өргөн дэлгэр сайхан болж Баруун Таван аймгийн эд 31 адуучин эд өдрийн жахгаа сорин өрсөлдөж тэмцээн уралдаа сайхан болж өнгөрлөө. За ингээд цаашаа адуучдаа морины босоон цагаан өнгөн нүхэд дэвэх болтугай гэж өрөөё. За энэхүү Монголын адуучдын холбоо улсын баруун бүсийн аврах шалралт адуучин тэмцээнэ өргөн дэлгэр амжилттай зохион байгууллаа. За нийт Монголынхаа ард түмэнд хурдан хүлэг мордоос чинь уургын мөр олон дөрөв болтугай удам залах хүчин Монгол улсын аврах адуучин болохыг ерөөл өргөё. Амган талыг дөргөөсөн амгалан хүлгийн хатрааё. Очтон ганцхан заяас оттайлсны жавхааё. Айда харин галыг драас хангалс минь ирвүдэ. Шашрлэлэн суксаарсан шамдаст хүлгийн дагааё. Айхан чамда яруулсан сартай шүний болзооё. Айда хайрын гадыг бодраас ангалас минь ирвүдэ. Мигулsun адуучин хүүгийн эсгэрээдэ Адхан зүрхийг дэнслүүлдэг амрагч нэмэр хайруудаа Айда хайрын галыг бадраас ангалас минь ирвүдэ Айда хайрын галыг бадраас ангалас минь ирвүдэ Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч Үндэсний давхар даатгал хувьцаат компани.